За энэ удаагийн бичлэгээр бүгдээрээ цагийн хуваар яагаад чухал бай? Тэгээд энийг хүн бүр өдөр бүр хэрэгэлдэг. Тэгээд хэрэглэхгүй бол яагаад ямар асуудлууд толгорхой гэдэг талаар авч үзье. За тэгэхээр маш энгийн жишээнээс эхлэе. Өглөө босоод та хамгийн ихэнд юу хийдэг вэ? За нэг хүн дээр бол өглөөний хэв маяг те өглөөний тэр дадал зуршлын хүрээнд аваад үзвэл мэдээж өглөө босох гэхэд дээрхээр хийх ажлын жагсаалтууд санаанд нь орж байгаа. Тэгээд тэр ажлуудаа эхнээс нь юу хийхээ тестараллуураад сонгоод одоо цаг тухайд нь хийдэг байж болно. Гэхдээ яг юуг эхэлж хийх вэ гэдэг нь тохиолдлын шин чанартай байж болтгүй зарим тохиолдолд. За тестаралаар нь заавал хийхгүй бол үр дүн гаргаж чаддаггүй зүйлс гэж байдаг шүү дээ. За жишээ нь өглөө босоод шууд одоо цайгаа ууя гэж одоо бодъё л доо. Тийм боломж юу байна уу? За ингэ бодоод үзвэл баг байхгүй. Тэгэхээр өөр хүн цагийг бэлдээ тавиагүй бол өглөө босоод цайгаа уухын тулд заавал эхлээд одоо плеткээ асаана. За тэгээд хоолундаа эсвэл өглөөний тэр хөнгөн зуушаа хийгээд тэгээд дараа нь ууж идэх тухайн асуудал яригдэн шүү дээ. Тийм учраас энэ өглөө цайгаа уух гэдгийн өмнө заавал хийгдэх ёстой одоо плетик асаах, зууш бэлдэх гих зэрэг асуудлууд, ажлууд байна. За тэгэхээр энийг бол заавал хоорондоо хамаардаг, дараалж хийгддэг ажлууд гэж бид нар авч үзэж болно. Тэгэхээр цагийн хуваар дээр бол энийг mandatory буюу одоо заавал нэгнээс хамаарч хийгддэг ажил гэж нэрлэдэг байгаа. За дахиад нэг жишээ ярив. Хоёр дахь жишээ нь зарим зүйлсийг яасан ч одоо болохоор байдаг шүү дээ. Одоо өглөө босоод би яаж болдог ямар нэг юмнаас хамаардгүй тийм хөнгөн төрлийн одоо хүчин чармайлт шаардсан тэгээд тийм ажлууд байдаг. За жишээлбэл энэ дээр цагаан өнгийн бодуулах бие өмсгүү эсвэл хар өнгийн бодуулах өмсгүү гэдгээ одоо шийдэн тэ. Тэр бол одоо цэвэр өөрийнх нь одоо сонголтоор тухайн өдрийн магадгүй одоо өөрт нь төрж байгаа сэтгэгдлээр энэ сонголтыг хийгээд энэ ажил одоо хийгдэх боломжтой байдаг. За тэгэхээр энийг бол төслийн менежментэд discretionary буюу ерөнхийдөө яавал яаж болдог хамаарал гэж нэрлэдэг. За үүний дараа зарим ажлыг цуг хийж байж үр дүнд хүрдэг тийм одоо хамаарлууд бас байгаад байна. Одоо зэрэг дуусах хэвээр. Заавал одоо хоёр ажил байлаа гэхэд хоёулаа зэрэг дуусч иж нэг үр дүн гардаг. За энэ дээр жишээлбэл хувцас өмсөхдөө би дээгүүрээ гой ганган байх боловч гутлаа мартаад хөл нүцгэн гарч болохгүй ажил руу явах. Тэгэхээр энийг бол одоо хувцас өмсөх ёстой, одоо зүнхээ авах ёстой. За тэгээд сайхан гутлаа өмсөх ёстой тэгжиж энэ хэд зэрэг дуусч иж би яг одоо гараад ажил руугаа сургууль руугаа явхад бэлэн болно гэдэг юм ухагтуум байгаа. Тэгэхээр энийг бол finish to finish гэдэг relation буюу одоо уялдаа холбоогоор ингэж өгж болдог. За тэгэхээр энэ бол одоо бидний өдөр тутмын амьдралд байдаг хамгийн энгийн. За тэгээд бид одоо байнга давтаж хийдэг юм хүний амьдралын байдал нэг зүйлс байгаа. Гэхдээ нөгөө талдаа хэрвээ энэ өмнө нь хийж үзээгүй маш хариуцлагын зэрэг өндөртэй олон хүнийг хамруулсан олон туслан гүйцэтгэгчтэй олон гэдэг нь хоёроос илүү хүн хамтарч хийх ёстой ажил болох үед энэ ажлын хамаарал уялдаа холбоог хооронд нь оруулж өгөх ажилбаруудыг төлөвлөх гэдэг бол өөрөө маш тийм сорилттой асуудал болж байгаа. Тэгэхээр энийг одоо schedule management гэж нэрлэдэг. Тэгээд төслийн менежментэд энийг хэрхэн хийх вэ гэдэг сайн туршлага арга барил нь бол байж байдаг байна. За хэрвээ scheduling одоо энэ хийх процесс нь илүү амар байсан бол дэлхий дээрх бүх төслүүд л одоо цаг хугацаанд ямар ч хугацааны хоцролтгүй ингээ хэрэгжээд явах байсан байхаа. Гэхдээ түрүүний ярьдгаар одоо маш олон хүн оролцдог. Дээрээс нь төсөл гэдэг маань дахин давтагдчихгүй шин чанартай байдаг учраас энэ одоо нэлээд комплекс асуудал болж таарч байгаа. Тэгэхээр энэ нэг тийм одоо таамаглал дэвшүүлээд тодорхой тийм хар практикаар явах гэхээс илүү математик тооцоол дээр үндэслэж хийгддэг тийм
одоо салбар шинжилгээ ухаан төслийн менежментийн нэг хэсэг юм байна. За тэгэхээр инженерингийн төслүүд төр бол одоо тийм математик болон инженерингийн хосолсон мэдлэгийг шаардна гэсэн үг. За ер нь ингээд хараад байхад бол төслүүд дээр албан ёсоор эсвэл албан бусаар буюу одоо амаараа хоорондоо ярьж тохироод эсвэл одоо сайн буюу одоо айгүй маш сайн төлөвлөгөөг цаг тухайд нь шинжилэлт тодтогоод явдаг, эсвэл муугар буюу одоо байнга хоцролттой, байнга одоо асуудалтай явж идэг гэх мэтлэн ингээд ямар ч зэн ингээд сайн муу байдлаар төслөл байгаа бол тэнд цаг хугацааны төлөвлөлт цагийн хуваарийг бол ингээд хийгээд скежүүлэн хийгээд явж идэг. Тэгээд энэ болгоно нь цаанаа хүмүүсийн одоо хичээл зүтгэл, машин механизм, тоног төхөөрөмж, за тухайн төслийн одоо технологи, процесс гэх мэтлэн ингээд нүсэр олон асуудлуудтай холбогдож идэг. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө инженеринг гэдэг ойлголтыг эндээс бид нар энэ одоо олон зүйлсийг нэгтгээд нэг юм бүтээх ёстой гэдэг утгаараа бол ингээд харж авч болно. За аз олж энэ одоо нүсэр ойлголтыг бас учрыг нь олох боломж нь 1960-ад оноос хойш дэлхийд дахинд ингэж одоо туршигдаад CPM буюу Critical Path Method гэдэг энэ аргыг критик замын арга гэж бид нар орчуулж болно. Энэ аргыг бол ингээд бас олон програм хангамжууд дээр ашиглах боломжийг ингээд нээгээд өнөөдөр бид нар ашиглаад явж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр түрүүний нөгөө асар олон дата, комплекс асуудлуудыг одоо зөв тооцож байгаа эсхээ өөрийгөө хянах, төслөө ер нь зөв одоо үр бүтээлтэй төлөвлөж гүйцэтгэж байгаа эсхээ хянахын тулд энэ critical path методыг жишиг болгоод ашиглаад өөрийнхөө төсөл дээр нэвтрүүлж болно гэдэг сан. За тэгээд үндсэндээ энэ CPM гэж ярьж байгаа энэ аргачлалыг ашигласан програм хангамжуудыг бид нэр дурдах юм бол Microsoft Project, Primavera P6 гэх мэтлэн ингээд програм хангамжууд бол байгаа. За гэхдээ нэг юм анхаарах нь болохоор програм хангамж гэдэг бол ерөнхийдөө багаж хэрэглүүр. Тэгэхээр одоо тоо бодож чаддгүй хүнд ч гэдэг юм уу эсвэл одоо инженерингийн талаар, тухайн төслийн талаар суур ойлголтгүй салбараа одоо бүхэлд нь одоо experience хийгээгүй тим хүнийг одоо энэ програм хангамж дээр хичнээн сайн програм хангамж дээр ажиллаад яг одоо бүндэр гүйцэтгэлтэй, бүтээмжтэй төлөвлөгөө үр дүнтэй байна гэдэг бол ийм асуудалтай гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ түрүүний ярьдаг нэгдмэл тим математик болон инженерингийн нэгдмэл тим мэдлэгийг толгойдоо хүн бол ингээд ерөнхий төлөвлөлтөө хийгээд гэрээгээ уншаад, даалгавраа уншаад, төлөвлөлтүүдтэйгээ танилцаад за тэгээд өөрийнхөө туршлагатай тэрийг ингээд синтезис гэж ярьдаг. Одоо хольж нэгтгээд тэгээд тэр одоо нүсэр мэдээллийг програм руу оруулж механик тооцооллуудыг бол автоматар хийлгүүлэх боломж нь яг энэ мэргэжлийн Microsoft Project, Primavera P6 гэдэг зэрэг програмууд дээр ингээд үүсэж байгаа маа. Тэгэхээр програмаар ингээд тооцоолцсны дараагаар харин юу хийж болох вэ гэхээр ер нь тэр одоо нэлээд датануудыг базаад програм бол үр дүн гаргаад ирнэ. Тэгэхээр тэр үр дүнг ашиглаад хүн одоо манай төслийн ерөнхий энэ одоо концепттай таарж ин тохирохгүй байна. Дахин тохируулах хийя гэх мэтэр ингээд цаашаа энийг ингээд сайжруулад цагийн хуваарийг бол төслийг эхлэхээс дуусах хүртэл ингээд давтсан байдлаар сайжруулж байнга асарч тордож авч явдаг тийм онцлогтой байгаа. За тэгэхээр өнөөдрийн байдлаар энэ Microsoft Project гэдэг юм уу Primavera P6-г нэгдүгürt програм хангамж гэдэг талаас нь бол ингээд бас төслүүд ингээд нэвтрүүлж эхэлж байгаа. Гэхдээ цаана байгаа нөгөө гэрээтэйгээ холбож унших одоо тэг гэрээн дээр төлөвлөгөө ерэн ямар байна гэж шаардлага тавигдсан байгаа. Тэгээ манайх яаж хийгээд байгаа юм гэх мэтлэн ингээд нэг тийм холбоо хамаарал синтезис хийж одоо яг ажлаа урагшлуулах одоо тийм тал дээр бол бид нар бас энэ программыг нэвтрүүлэх үедээ процесстойгоо уялдуулах тал дээр анхаарах шаардлагатай гэдгийг бол эндээс харж болно. За тэгээд энэ өнөөдрийн подкастад дүгнээд хэлэхэд бол ер нь одоо цагийн хуваар гэдэг бол хүн болгоны хувийн амьдралаас эхлээд одоо төсөл дээр ажил дээр ингээд их хэрэгжиж идэг тийм одоо зүйл байна. Тэгтээ яг төсөл ажил дээр болоод ирэхээр нэлээд олон хүний хичээл зүтгэл олон давтсан одоо ажилбарууд хийгддэг учраас энэ бол нэлээд комплекс болдог. Тийм ч утгаараа энэ
scheduling гэдэг маань илүү тийм математик тооцоолол, инженерингийн ур чадвар, мэдлэг, туршлага, чадамжийг шаардсан ажил байдаг юм байна. Гэхдээ энийг одоо мастерлаж болно, энийг сурж болно. Сурахын тулд одоо төслийн менежментийн арга техникүүдийг унших, програмын одоо ашиглаж, туршиж үзэх, зөвлөгөө авах, за тэгээд улмаар гэрээгээ унших, гих мэтлэн ингээл туршсаар агаал ерөнхийдөө ингээд сурах орлогыг хийсээр агаад мастерлаж болно гэдгийг бас эндээс харж болно. Тэгэхээр биднэрт бол энэ мэргэжлийн програм хангамж гэдэг бол том боломжууд үүссэн, тэрийг ашиглах хэрэгтэй юм байна шүү гэдгийг хэлээд өнөөдрийн подкаста дуусгая. За тэгээд та бүхний төсөл цаг хугацаанд эсвэл одоо асуудал гарсан ч гэсэн урьдчилж тэрийгэ залруулж болдог хэмжээнд удирдагдаж, шийдэгдэж амжилттай хэрэгжиж дуусгахын одоо ерөөлийг дэвшүүлээд энэ удаагийн подкаста дуусгая. Дараагийн удаа уулзтлаа. Баяртай. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай.